Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтмол алдагдж эхэллээ. Саяхан өмнө аймгийн нутаг дахь 168 сая тонн нүүрсний нөөцтэй олон толгой нүүрсний орд Саусгови Сенс компаниас 70% хятадын төрийн өмчөд Чалко компанид худалдагджээ. Ил мэдэж байгаа нь энэ далд хичнээн уурхай ил далд хятад эзэнтэйг хинч үл мэднэ. Эдийн засгийн алуурчид Монгол орныг өрийн зангамд хийгээд эцэст нь газрын баялагийг авдаг. Сүүлийн 4 жилд бид 9.6 тэрбум долларын гадаад өртөө болжээ. Энэ нөрийг 2 сая 500 мянган хүндэн хуваавал бүр 5 сая төгрөгийн урттай болж. Олгий төхөхдөж ийм өртөө өтгөс буурлуудаж ийм урттай болсон гэсэн үг. Энэ нөрийг бид юугаар төлөх вэ? Алтан говийн гадаадынханд огчл төлнө. Юу толгой хөвдөн авсан Британд би Монгол Швейцараас илүү том газартай хэмээн хэлсэн байдаг. Энэ нь оюу толгой мэдлийн 134 мянган квадрат километр газараа хэлжээ. Үнэхээр ч Швейцар орон 41 мянган квадрат километр нутагтай билээ. Ингээд болохоор галбын цэнхэр говь гадаадын эзэмшилд очиж байна. Энэ бүхнийг хэн хийгээд байна? Өдөр бүсгүй хүний ухаан эхийн сэтгэл турийн бодлогод өгүүлэгдэж байна. Эх хүн үрэн хайдаггүй, эх хүн гэрэн зардаггүй. Эх оронд эхийн сэтгэл өгүүлэгдэж байна. Энэ газрын зураг дээр гадаадынхны эзэмшдэг орд газруудыг тэмдэглэсэн байна. Үнэхээр энд зай завсар гэж алга. Ийм нөхцөлд монголчууд бид юунд итгэж амьдрах вэ? Бид өнөөдөр улс орныхоо төлөө, ард түмнийхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах хариуцлагатай шудраг төрөлд бид нар итгэж амьдрна. Ардчилсан намаас Баянгол дүүрэгт улсын хурлын сонгуульд нэр дэвшигч Салдангийн Одон туяа.